Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. За, энэ удаа та бүхэндээ Horeca Mongolia Expo 2025 болон Expo-гийн үеэр явагдах 3 мэргэжлийн тэмцээний талаар ярилцахаар 3 зочинтой хамт хүрэлцэн ирсэн байна. За, ингээд ямар 3 мэргэжлийн тэмцээнийг энэ удаа зохион байгуулах вэ гэхээр за, эмэгтэйгээс эхлээд явъя. За, манай хулан болохоор Jax Coffee-гийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт сургалт хариуцсан мэргэжилтэг. Тэгэхээр баристагийн тэмцээний талаар хэрхэн яаж явагдах, шалгаруулалт яаж явагдах, тэмцээний үйл явцын талаар бидэрт мэдээлэл өгнө. За мөн манай Sparrow рестораны ерөнхий тогооч бодхүү болохоор тогооч нарын тэмцээний талаар, тогооч нарын тэмцээний мөн шалгаруулалт, үйл явц яаж явагдах, ямар зохион байгуулалттай байх гэдэг талаар бидэрт мэдээлэл хуваалцсан. За, бартендерийн тэмцээн жил болгон манай экспо дээр уламжлал болгон явагддаг. Энэ удаад бас 3 тэмцээн байна, 3 онцлогтой явж байгаа. Ялангуяа бартендерийн тэмцээн дээр хамтран зохион байгуулж байгаа Монголын бартендер баристагийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ноён Жавхлан хүрэлцэн ирсэн байна. За. Одоо ингээд тэмцээн яаж явагдах талаар заримыг нь бол нууцлаад байгаа тийм. Зарим мэдээллийг хэлж болохгүй магадгүй шүүх бүрэлдэхүүн ч юм уу тийм. Хин шүүх талаар гэдэг. За хүмүүст жоохон замичaan мэдээлэл өгөх үүднээс одоо эхлээд баристагаас эхлээд явъя. Их онцлогтой баристагийн тэмцээн өмнө нь нэгдүгürt маш өндөр шагналын сантай байгаа тийм. Хоёрдугаарт бүр 3 төрлийг тэмцээн явагдаж байгаа. Энэ талаар эхнээс нь өдөрдмж талаас эхлээд ярив. За нэгдүгürt гэх юм бол манай яг тэмцээний хувьд яг ерөнхий концепт нь perfect 2025 буюу одоо pour гэдэг чинь pour over буюу кофег буулгах гэсэн үг шүү дээ. Нэрхтэй кофе хийх perfect буюу илүү төгс тийм уух зүйл гэсэн нэг тийм концепттэйгээр энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. 3 төрлөөр явагдаж байгаа. Яг ерөнхий одоо нэг юм харж байгаа зүйл нь гэх юм бол үйлдвэрлэгч, бүтээгч, хэрэглэгч гурвыг уулзуулж болох цэг гэж авч үзэж байгаа. Яагаад вэ гэхээр signature drink дээр та гэртээ хийх дуртай уух юмаач одоо барьж орж ирж болно. Тэг хэрэглэгч талаас та ямар амт хүсэж байна? Latte art талаас ерөөхдөө бол тэр хүнд үйлчилж байгаа, кофе хийж байгаа, тэг яг үйлдвэрлэл кофений үйлдвэр явуулж байгаа. Тэр тал нөгөө тэгүр hand brewing дээр яг ямар төрлийн кофе бид магадгүй хууралтын төвшөнд одоо Монголд үйлдвэрлэл одоо эрхэлж байгаа кофе хуурж байгаа компаниуд өөрсдийнхөө спешиалти ямар онцгой амт байдаг гэдгийг одоо зах зээлд мэдрүүлэх, таниулах тийм ийм ер нь концепттойгоор энэ тэмцээнийг бид нар харж байгаа. За нийт шагналын сан 21 сая төгрөгийн үнийн дүнтэй ер нь бол шагналын сан гэж. 21 сая гэхээр 3 төрөл дээр 7 саяар зүг. Хэдэн байр одоо тус бүр дээр хэдэн байр шалгарахаар. За 3 төрөл дээр гурвууланд нь яг шилдэг нэг байрыг шалгаруулахаар байгаа. Гэхдээ яг шилдэг 5-т орсон оролцогчид маань бүгдээрээ яг шагналтай байгаа. Тэр нь бол яг нэг тийм нэг юм 2 дугаар байр 3 дугаар байр гэсэн зүйл биш. Ер нь бол яг төрөл дээр нэг шилдэг байр байна. Үлдсэн 5 оролцогч маань шилдэг 5 шалгарсанд нь одоо баяр хүргэсэн тийм кофений хэрэгсэл бэлгийг бид нэр бэлдсэн байгаа. За яг адилхан одоо кофе болон одоо бартендерийн тэмцээн бас адилхан одоо beverage төрөлд орно тий. За холимог ундааны энэ жилийн тэмцээний онцлогоос одоо бас мөн өдөртөмжн дээр агуулгаж байгаа хүмүүс сайн дэлгэрүүлж тайлбарламаар байгаа зүйлсээс хуваалцвал. Ер нь яг багаар явагд гэж ойлгосон. Бартендерийн тэмцээн яг бусад зүгээр мэрэгжил ч юм уу эсвэл бусад төрлүүдийн тэмцээнээс ялгаатай байдаг нь одоо тэмцээн болгон өөр дүрмтэй өөр одоо шалгаруулалтаар явдаг. Тэгээд энэ удаад болохоор бид яг өмнөх уламжлалт тэмцээнүүдийн арга байрлаас жоохон салаад хосоороо баг болж ажиллах те. Ер нь бол бартендерийн гэлтгүй ер нь үйлчлэгээний ажил чинь багийн ажиллагаа аюу чухал учраас багаараа оролцох нэг эрэгтэй бол нэг эмэгтэй оролцогч нэг багт байхаар заавал нэг эмэгтэй байна. Заавал нэг эмэгтэй байна. Яагаад тэгэхээр одоо сүүлийн үед бас эмэгтэй бартендерууд маш их болж байгаа. Тэгэхээр тэр одоо бартендеруудыгаа бас дэмжих, шинийг сургах ийм төлөвтэй одоо төлөвлөгөөтэй тэмцээнийг зохион байгуулж байгаа. Би бас ингэж сонссон. Одоо нэг багт 2 хүн заавал нэг эмэгтэй байна гэхээр нэг бааранд эмэгтэй бартендергүй бол 2 баарнаас нэг баг болж болно. Яг зөв. Окей. Энэ нэг талаас бас нэг хүс эргэтгч байдлыг бас хангаж байгаа. Эмэгтэй бартендеруудыг бас сонирхлыг энэ салбарт орж ирэх талаас нь
Одоо ингээл өмнө нь бартендеруудын тэмцээн болохоор нэг ганцхан эмэгтэй ч юм уу ингээл байж идэг гэсэн бохоггүй. Нэг дайчин эмэгтэй Тий, тэгэл одоо сүүлийн үед ингээ харж байхад коктейл бааруудын соёл хөгжил нь айгуу сайжраад октод эмэгтэйчүүд их хийдэг болсон байна те. Тэгээд тэр хүмүүсийнхаа бас одоо тэмцээний оролцоог нь сайжруулъя нэмий гэж бас төлөвлөж юм багийн тэмцээн гэж тодорхойлсон. Тэгээд зөвхөн одоо коктейлийн тэмцээн гэж ойлгож болохгүй юм бас 4 үе шаттай явж байгаа. Тэгээ бүх одоо чадварыг нь харуулах боломжтой тийм үе шатуудтай энэ тэмцээн болж байгаа онцлогтой. За окей. За 4 үе шатын талаар тунгуудахгүй одоо дахиад дэлгэрүүлж асуугаа. Тэгээ. За мөн адил тоглогч нарын тэмцээнтэй холбоотой онцлог нэг юм 4 шалгуур үзүүлэлттэй тавьсан байсан тий. Тэр талаар бидэрт хэлж өгөөч. За 4 үзүүр шалгуур үзүүлэлт нь хоолны шин тэжээлийг тооцсон байх хэвээр. Хоолны хүнсний хог хаягдлахгүй байх хэвээр. Тэгээд уламжлалт арга техник те хоол хийхэд уламжлалт арга техник хүнсний материалыг ашиглан тухайн бүтээгдэхүүн маань хийгдсэн байх хэвээр. Тэгээд орчин үеийн чиг хандлагыг харуулсан нарийн навч дургамал шин одоо хөрсний одоо юу гэдэг те Одоо өрнөлүүдийн бүтээгдэхүүнүүдийг шин бүтээгдэхүүнүүдийг ашигласан байх хэвээр. Шинэлэг санаа гаргасан байх хэвээр гэдэг дөрвөн үзүүлэлт. Маш энгийн бөгөө те. Тэрийг онцлог нь одоо 3 тэмцээн болгоно нь явагдах хэлбэр нь нөгөө нэг анхны шатны шалгаруулалт нь өдөртөмжин нэг юм уламжлалт байдлаар биш. Яг гурлаа адилхан. Анхны шатны шалгаруулалт нь одоо өдөр тутамдаа тоглогч нар бартендерүүд ч юм уу өөртөө пост стори хийдэгтэй яг адилхан рил форматаар эсвэл бичлэг хэлбэрээр те одоо яг хийж байгаа саяын шалгуур үзүүлэлтүүдийг баристагийн тэмцээнд оролцохын тулд бартендерийн тэмцээнд оролцохын тулд рил байдлаар өөртөө бичлэг хийгээд тэрийг одоо богино хэмжээнд одоо контент хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд биднэрт илгээснээр анхан шатны шалгуулалтанд оролцсон гэсэн. Тэгээд мөн саяын тавьдаг тоглогчдын шалгууртаа яг адилхан баристагийн тэмцээнд оролцох шалгуур нь адилхан бартендер ч гэсэн одоо нөө багийн спортоор бас нөө сая ярьсан 4 үе шаттай гэдгийг эхний үе шатн дээр юу хэрэглэх ёстой вэ гэдгийг одоо дахиад дэлгэрүүлж ярина. Энэ нөгөө нэг рилсээр одоо энэ контентоор шалгаруулалтыг явуулж байгаа шалтгаан нь болохоор тайзан дээр гарахад бэлэн гэдгээ тэр бичлэг дээрээ хүн өөрөө баталж харуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болвол ингээ бүртгүүлээ шууд тайз руу гаргадаг те. Тэгэхэд яг одоо хангалтгүй хүмүүс гарч ирээд ингээ цаг аллаа ингээ бах. Тэгээ тийм асуудлууд айгүйх байдаг учраас наан өөрийгөө тэмцээнд оролцоход тийм бэлэн хүн гэдгээр нотлохын тулд тэр бичлэг явуулж байгаа гэж. Би сая хулангийн ярианаас нэг юм анзаарсан. Одоо нөгөө өөр үрийн гэж ярьж байна те. Тэгэхээр заавал шаардлага тавихтаа магадгүй Jax Coffee-гийн Монгол туурс өөрийг ашиглахгүй байж болно. Тийм үү? Тийм. Ер нь бол яг зөвхөн одоо зохион байгуулж байгаа нь Jax Coffee гэлээгээд яг Jax-ийн зөвхөн 8 төрлийн үрээс нэгийг л ашиглана гэх юм бол энэ чинь яг нэг юм боттой тэмцээн өрсөлдөөн биш болчих учраас Монголд хуурагдсан кофеч байж болно эсвэл импортоос хуурсан кофе орж ирсэн ч болно. Зүгээр л нэг таны амтны таашаалд аль нь гоё юм те. Тийм жимс үү, цай юу, вайн амтагдж гин үү те. Ямар үр хамгийн таалагддаг вэ? Тэрийгэ бариад орж ирж болно гэсэн. Тэнгүүтэл манай hand brew төрлийн бас хамгийн гол онцлогтой зүйл нь одоо энэ Perfect 2025-ын шилдэг үрийг шалгаруулах байгаа. Тэрэн дээр ерөнхийдөө бол яг нэг хүн одоо hand brew одоо төрөлд төрүүлээд тэгээ дээрэс нь тэр одоо шилдэг үрний бас эзэмлэх боломжтой. Гэхдээ хоёр тусдаа ч хүн байж болно гэсэн үг. Одоо яагаад вэ гэвэл тухайн үрийг нэрж байгаа одоо хүний бас арга барил амтанд нөлөөлдөг учраас яг арга техникийн хувьд жоохон ийм одоо харьцааны хувьд тийм байлаач гэсэндээ үрн өөр аягүй онцлог амттай үр байж болно. Энэ маань яг цаашлаад Монгол улсын ер нь specialty coffee-ний одоо зах зээл салбарыг, соёлыг яг одоо үйлчлүүлэгчтэй, хэрэглэгчтэй хүмүүс түгээн дэлгэрүүлэх тийм зорилготой. Энэ бол маш том хувь нэмэр болж байгаа. Одоо нэг өрсөлдөөн гэдэг бол мэдээж цаашид сайжрахын нэг цонх нь болж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр цаашид одоо тэр амтыг олон хүмүүс таашаах боломжоор хангаж өгнө гэсэн үг. Магадгүй тийм. Тэр рилийн хувьд ч гэсэндээ ингээд нэг юм
нэг талаараа би одоо коктейл яг тэ коктейлний мэдлэг надад айгу бага. Тэнгүүтлээ хоолны мэдлэг ч гэсэндээ тэ. Тэнгүүтэл рил одоо сошиал орчин гэдэг бол хүмүүс ямар ч хамаагүй айгу олон төрлийн мэдээллийг нэг дороос авдаг тийм мэдээллийн бааз ахгүй. Тийм учраас кофений соёлыг ч гэсэндээ хүмүүс ингэж гараар нэртэй юм байна гэж хүмүүс мэдж байгаа. Тэжлэн би ч гэсэндээ коктейлний рил над дээр гарч ирэх юм бол би энэ Campari гэдэг чинь нэг юм байна штэ гэдэг ч юм уу тэ нэг иймэрхүү мэдлэг мэдээлэл түгээх цаашлаад энэ салбарын соёлыг нийтэд илүү богино хугацаанд, хурдан хугацаанд дэлгэрүүлэхэд ер нь бол тус нөлөөгөө өгч байгаа л гэж бод. Энэ жил нэмээд ярихад бид нар нэг өмнө нь зохион байгуулахаас өмнө ярьжсэн ач холбогдол талаас нь салбарт ажиллаж байгаа залуучуудад магадгүй өмнө нь ийм өндөр шагналын сантай тэмцээн бол ялангуяа энэ 3 мэргэжлэр төдийлөн болж байгаагүй. Энэ тэмцээн болсноор ажиллаж байгаа хүүхдүүдэд маш их урам зориг болно. Хэрвээ би илүү сайн хичээх юм бол би магадгүй төрүүлээд ийм шагналын сан авах боломжтой байна гэдэг итгэл найдвар болж байгаа. Дээрээс нь үзэгчийн хувьд ч юм уу энэ мэргэжлэр суралцж байгаа залуучуудын хувьд те цаашид нэг одоо энэ чиглэлээр ажиллах бас нэг ийм хүсэл сонирхол яг зөв төрж өгч байгаа гэсэн. Тэгэхээр маш олон ач холбогдолтой салбарынхаа боловсон хүчнүүдийг бас бэлтгэхэд бид нэр үнэтэй хөнөмөр оруулж байна гэсэн. За сая ярьсан мэдээ шүүх бүрэлдэхүүн дээр манай бодоо өөрөө шүүгчээр орохгүй байгаа. Харин тий яагаад гэвэл шүүх бүрэлдэхүүнд орохгүй учраас манай ресторанаас бас тоогч орж байгаа. Нэгт хоёрт одоо нөө шүүх тоогч нарын тэмцээн дээр шүүлтийн явцад магадгүй зүгээр нэг хардталт орж ирж штэ. Нэг талаа барьсан шүүлт битгий байгаасаа гэдэг үндсэн дээр зохион байгуулалтын тэгж зохион байгуулсан байна. Одоо нэг шилэн байдлаар явах. Яг зөв. Тэгэл явах. Мэдээ салбарын одоо хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгдсэн мэргэжлийн одоо тоогч сондгоо тооны тоогч мэдээ шүүх бүрэлдэхүүн байх болно. Гэхдээ нууц байгаа. Одоо яагаад гэвэл хин нэгнийхэн шав, хин нэгнийхэн найзынхан шав ч юм уу байхаа үүсэхгүй аль ч тэнцэн дээр адилхан тийм. Окей. Гэхдээ бас яг Монголын бартендер баристагийн холбоотой хамт зохион байгуулж байгаа бартендерийн тэмцээн надад маш гоё онцлог юм. Нөгөө нэг гендерийн эрхтгч байдлыг хангах үүднээс заавал эмэгтэй. Тэгээ нөгөө нэг хоёр өөр бааранд байдаг мөртлөө тэр хоёр нэг найз ч юм уу мэрэгжил нэгтэй хоёр нийлээд орж олно гэх. За түрүү нэг дөрвөн одоо нөгөө нэг юу байгаа гэж ярьжсэн. Шат байгаа гэсэн тийм. Тэр талаар жоохон дэлгэрүүлж ярив. За бартендерийн мэрэгжил өөрөө айгүй нэг олон талын скил одоо ур чадварыг шаардсан мэрэгжилтэй. Тэгээд тэмцээнүүд дээр болохоор хөвчлэн одоо амтлах мэдрэх хүч юм уу эсвэл илүү юм бүтээлч креатив байдлыг нь хангах тэмцээнүүд хөвчлээ явдаг. Тэнгүүд энэ удаагийнх дээр болохоор за эхнийхэн шалгаруулалт мэдээ сайн real байдлаар бүтээлч креатив одоо бүтээлийн видеого явуулж ур чадвараа үзүүлнэ. За хоёрдугаар шат нь болохоор mystery box буюу хар хайрцагнаас одоо ingredient орцуудыг сонгоод сугалж аваад тухайн үедээ богино хугацаанд яг одоо төгс тэнцвэртэй хамт гаргасан коктейлийг хин хийх вэ гэдэг challenge одоо шалгуур байгаа. За гурав дахь шалгуур нь болохоор speed challenge буюу хурд. Бартендер бол мэдээж бас өөрчлөлттэй хурдан шуурхай үйлчлэгтэй. Тэгэхээр тэр хурд нь болохоор ерөнхийдөө үндсэн нэг юм сонгодог коктейлийг зоогоод зааж одоо энийг хийгэрэй гэж хэлээд тухайн коктейлийг одоо ингээд тэдэн секундэд хийж гүйцэтгэх. За мэдээж тэн дээр болохоор хурд гүйцэтгэл болон одоо нэг харагдах байдал гоо зүй тэгээд амтны тэнцвэр гэх мэтлэн оноонууд нь ороо явна. За тэгээд хурдны челленжид орсон гишүүнийх нь нөгөө гишүүн болохоор дөрөв дэх тэмцээн нь болохоор бар квиз буюу асуулт хариултын танин мэдхийн одоо баарны холбогдлолтой одоо бүтээгдэхүүний одоо талаар мэдлэг ч юм уу эсвэл коктейлийн түүх гэдэг ч юм уу юм квиз маягийн юм яваад ингэснээрээ энэ болохоор одоо бүтээлч байдал хурд за багаар ажиллах байдал ч юм уу эсвэл энэ мэдлэг гэх мэтлэн бүх одоо скиллүүдийг нь тодруулж аль нь хин яг жинхэнэ илүү гарж ийн гэдгийг одоо үзэх тэмцээн гэж. Яг зөв. Инх юм бэ те. Нэгдүгээр шатн дээр мэдээж багаараа нөгөө анхан шатны шалралтан дээр орно. Хоёрдугаар шатн дээр бас мөн адил багаараа те. Одоо тэр black box буюу түүнд өгөгдөх түүнүүдээс одоо аваад тэр доор шууд тэр бүтээгдэхүүнүүдийг танилцаад хийж гүйцэтгэх багаараа. Гуравдугаарт 3 болон 4-р шатн дээр манай хоёр багийн гишүүн маань нэг нэгээрээ салах юм байна те. Яг зөв. Тэгэхээр хин нь илүү одоо хурдтай speed challenge-д ороод нөгөөх нь илүү одоо мэдлэг талаас багийн хоёр гишүүн маань хин авах гэж хуйлтай юм шүү дээ. Тий. Тэгээд нийлбэр дүнгээрээ одоо 5 хосыг яг тайзны шалгаруулалтан дээр үзээд 10 оролцогч гэж байгаа. Тэгээд нийлбэр дүнгээрээ нэг одоо баг нь ялагч болно гэсэн.
Манай орчин үеийн бар сервис одоо гоё ийм коктейл баарууд маш ихээр нэмэгдэж байгаа. Энэ бол манай одоо ялангуяа би энийг заавал дурдмаар байна. Манай холимог ундаа найруулагчд буюу барменууд те маш гоё олон улсын түвшинд гарч байгаа. Одоо бидний үеийн залуучууд, найзууд, мөн үйлчлүүлэгч нар ч гэсэн одоо энийг дагаад хөгжиж байгаа. Одоо үйлчлүүлэгч нараа бас маш гоё сургаж өгч байгаа. Тэгэхээр энэ салбар бол маш гоё би талархууштай байдаг энэ салбарт ажилладаг найзуудтайгаа. За тогооч нар дээр болохоор бас мөн анхан шатны шалралт нь рил форматаар эсвэл бичлэг форматаар яваад энийг одоо яг адилхан нөө явагдах байдал нь рилийн бичээд өөрийнхөө юм уу рестораныхаа юм уу зочд буудлынхаа одоо Instagram одоо платформ дээр апплод хийж рил оруулаад тэрийг стори хэсэг рүүгээ оруулахдаа одоо тухайн юу руу орж байгаа шалралтанд одоо бүртгүүлж байгаа гэж үзэж байгаа тийм үү тогооч нарыг. Тэр нь одоо Horeca Mongolia гэсэн Instagram хаягийг меншн хийнгүүт тэр сториноос нь хайлайтс руугаа түгэж аваад байгаа. Мөн үү? Зөв. Яг зөв. За тэнгүүт дараагийн шатнууд нь ямар байдлаар явагдах вэ? Одоо шалгарсан хідэн тогоочийг аваад тэрнээсээ одоо 2 дугаар шатнд гэх юм уу те яг тэмцээн дараагийн шатнд яаж явагдах вэ? За стори маягаар орно. Энэ дээр бас нөгөө тогооч нар дээр тавьсан шалгуураа нөгөө саяны ярьдаг 4 шалгуураа үндэслээд 10 шилдэг одоо тоогоочийг шалгаруулад 2 дахь шатанд нь тэнцүүлнэ гэсэн. Тэгээд 2 дахь шатанд тэнцсэн тоогоч нар маань яг тухайн өдөр 7-ны өдөр яг тэмцээн дээрээ бас яг нэг ерөнхий болох явцсан маань бас тодорхой хэмжээний нууц. Яг тэнцэнээр рил одоо илүү өмнө нь зохиогч байгаагүйгээр илүү сонирхолтой байдлаар болох юм. Одоо шалгарсан 10 тогооч байлаа гэж бодъё. Тэр 10 тогооч одоо шалгарсныг нь мэддэгдэх нь шүү дээ, тий? За тэр 10 тогооч юу бэлдэж ирэх вэ хувийн зүгээс? Хувийн зүгээс бэлдэж ирэх зүйл нь зүгээр 4 товцтойгоо хүрээд ажлынхаа хотгочгүй. За зүгээр л өөрийгөө авцаад 4 товц бүрэн бай. Одоо юу тий? Цагаан жакеттай хүмүүс, малгайгаа хүмүүс. Тэгээд хоромгч хэрэггүй ер нь бол. За. Тэгэл өөрийгөө аваад руу ирэхэд ер нь бас. Бос одоо бэлдэх байдлын тэмцээний зохион байгуулагч талаас бүх юм бэлдэнэ. Гамбанд одоо юу гэдэг галтгоо нүртэл яг рестораны галтгоо шиг тогтчулсан байна. Тэмцээн дээр одоо нэг юмуд нь тодорхой хэмжээгээр тоогч нар юм авчирч бэлдэж ирдэг бол энэ манай зохион байгуулж байгаа тэмцээний хувьд бол хүнсний бараа материал болон галтгоо болон одоо юу гэдэг бүр жижиг хэрэгслүүдийг бүгдийг бэлдэж өгсөн байна. Тэгэхээр тоогч нар маань зүгээр одоо бүр бүртгэлийн хураамжч байхгүй тий? Бүртгэлийн хураамжч байна. Өөрийгөө авцраад тэгээд юу хийх сорилтойгоо оролцохдоо сэтгэлээ бэлдээд өөрөө шалгасан үгүй юу гэдэг хүлээгээ суух нь шүү дээ тий? Шалгарсан бол тэгэл тэмцээнд оролцохдоо юугаар оролцох бол гэдэгтээ сэтгэлээ бэлдээл хүрээд ирэхэд болно гэсэн. Тэгээ дугаарууд дээрийнхаа бас ажиллаа зохицуулах юм шүү дээ. Окей. Нөгөө шалгарсан тогооч нартаа бид нэр хэдэнд одоо мэдээгээ өгөх хүлээ 10 сарын сүүлээр гэж байлаа тий. Тий 10 сарын сүүлээр одоо 15 гээд ерөнхийдөө нөгөө хаагдсан байгаа гэсэн. Хаагдж байгаа. Тэгээд 15-наас өмнөх рил орсон бичлэгтээ тогооч нараас шүүгчнэр маань шүүгээд шалгаруулад тэгээд 10 сарын сүүлээр 25-наас хойшоо ер нь мэдэгдэж эхлэх юм. Тогооч нартай мэдэгдэж эхэлнэ. Тэгээд тодорхой болно гэсэн. Эхний 10 тогооч. Ойлголоо. За. Бариста мөн бас сонирхолтой. Тэгээд ялангуяа одоо баристагийн шилдэг бариста шалралт тэмцээн дээр одоо латте арт гэдэг ч юм уу зөвхөн нэг төрлөөр ч юм уу явагддаг байсан бол 3 өөр төрлийг тус бүрдэн маш өндөр шагналын сангаар байлж байгаа. Тэгвэл зөвхөн баристагийн 3 төрөл дээр нийлээд нийт шагналын сан маань бүр 21 сая болцсон. Энэ дээр яг мөн адил олон төрлийн бүтээгдэхүүнүүд ашигладаг л да. Гэхдээ хамтран зохион байгуулж байгаа бүтээгдэхүүнээр орж иж байгаа олон байгууллагууд байгаа учраас тэднийхэн талаар нэг дуртаад ямар сүү жишээ нь гол орцуул сүү тий. Кофе үр болон одоо нээлттэй байгаа юм байна гэдэг ч юм уу. Дээрээс нь яг одоо жишээ нь латте арт бол мэргэжлийн машин дээр иж таарах бах тий. Тэгэхээр hand brew бол өөрөө тэр одоо юунуудаа кит төлөвлөдөө авчрах уу эсвэл манай зүгээс бэлдэж өгөх үү? Нэгдүгээр латте артны хувьд гэх юм бол латте арт
одоо ямар өрн дээр хийх бол нөгөө манай оролцогч маань өөрөө сонгохгүй байгаа. Яагаад гэвэл latte art-нд ашигладаг кофе бин тусдаа илүү дарк хууралцтай ч юм уу тий 20 хоногийн өмнө хуурсан байх хэрэгтэй ч юм уу тий энэ мэтчлэн шаардлагуудаа бид нэр өөрсдөө хангаж үрээ бэлтэн. Latte art-н дээр баристанууд өөрсдөө арт фичрээ авчрах боломжтой. Яагаад гэвэл нөгөө нэг арт зурж байгаа фичер нь яг тэр хүний хувьд илүү нэг юм зарим удцсан тийм туршлагатай баристанууд хушууг ингэж янзалдаг байхгүй зөвхөн өөрийнхөө хэв маягт тааруулж гэх юм уу тэгэж болно. Гэхдээ бидний зүгээс бол MHW3 брендийн яг latte art-ны тийм фичрийг бол бид нар бэлдсэн байгаа. Авчирч болно эсвэл одоо манай бэлтнийг ашиглаж болно гэсэн үг. За юу hand brew төрөл дээр бол бид нар бас хоёр одоо нэр хичээг хүлэмжшүүлж байгаа. Нэг нь Chemex болон Vjar гэсэн. Тийм бид нараас өөрсдөө бэлдсэн байгаа гэхдээ хүсвэл та өөрийнхөө нэр хичээр илүү тухтай байх юм бол нэрж болно гэдэг гэж байгаа. За signature дээр гэх юм бол signature дээр та espresso машин ашиглаж болно. Эсвэл өөрийнхөө урьдчилж бэлдэж авчирсан cold brew те эсвэл гараар нэрээд hand brew бас ашиглаж болно гэсэн үг. Тийм одоо спонсор байгууллагуудын хувьд гэх юм бол яг гол ашиглаж байгаа сүү маань Apo брендийн дээж болон creamy milk гэсэн хоёр сүү байгаа. За эхний шатанд оролцогчид дээж creamy milk хоёрыг сонголтоор ашиглаж болно. Финалийн шатанд бол зөвхөн creamy milk-ийг ашиглуулна гэсэн тийм одоо манахаас гол шалгууртай байгаа гэх юм уу. Apo-гийн тус сүү нь болохоор яг юу юм бэлээ? Одоо латент тохируулсан тослогийн хувьд ч тэр тийм байгаа юм билээ. За signature drink дээр ашиглах түүхийдээ хувьд гэх юм бол одоо Kappa-гийн одоо Pomona, Bever City гэх мэтлэн тус брэндүүдийн түүхийдүүдийг ашиглах боломжтой байгаа. Hand brewing төрөл дээр бол яг та өөрийнхөө хүссэн өөрийг одоо хүссэн буталтынхаа хэмжээгээр бутлаад авчирч болно гэсэн үг. Бутлахгүйгээр авчирч болно. Бид нар бас яг нөгөө нэг hand brewing-ийн бутлагчийг бас яг бэлдсэн байгаа. Нэрийн одоо чинь нэг юм асуулт орчин үед хүмүүсийн хэрэглээгээд байгаа сонголт бий болж байгаа нэ дикафены талаар. Одоо тэр нөгөө нэг нэрийн уух зүйлний одоо хэсэгтэр тэмцээн дээр магадгүй дикафе ч юм уу байх боломжтой хэсэг. Дикаф байж болно, кафеинтэй болон дикаф хоёулаа хүлээн зөвшөөрөх байгаа. Яагаад гэвэл нэг юм кофег зарим нь сэрэх гэж уудаг бол зарим нь амтын таашаах гэж уудаг. Тэгвэл зарим хүмүүс оройн 9 цагт би ингээ кофе уумаар байгаа үед кофе уухгүй байх сонголт нэг хэсэг байсан. Тэнгуут ууж болох сонголт одоо сүүлийн үед гарч ирсэн. Энэ бол нөгөө нэг дикаф кофегийн гайхамшиг гэх юм уу. Тийм учраас яагаад гоё спешиал уух юмыг оройн цагаар кофетэй ууж болохгүй гэж тийм сонголтыг хэрэглэгчдэд болон одоо хийж байгаа баристануудаа баристануудаа тийм чөлөөтэй олгож байгаа шүү. Тэгэхээр дикафеар оролцож болно. За мэдээж энэ гурван мэргэжлийн аврал шалруулах тэмцээн бол ямар их ач холбогдолтой гэдгийг түрүүн бид дурдаад өнгөрсөн. Дандаа энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс залуучууд байдаг учраас бид нар залуучуудын нэгдүгээр хөдөлмөр эрхлэлтийг маш их дэмжиж байгаа. Бас дээрээс нэмж хэлэхэд. Үүн дээр миний магадгүй дуртаагүй хэлээгүй өнгөрсөн зүйлс байвал нэмж хэлэх зүйлс байна манай жахлан асууж амжаа. За ер нь бол яг уу залуучуудыг би тэмцээнд айгүйх оролцоосоо гэж уриалдаг хүсдэг. Учир нь тэмцээнд оролцох нь өөрөө бас заавал ялагч болохоос албагүй шүү дээ. Тухайн тэмцээнд оролцохдоо үеийнхаа одоо залуучуудыг ямар хэмжээнд байна. Өөрийгөө хаана явж байгааг харах. Шуу юм нэмж сурахтай, цагийн менежмент ч юм уу те эсвэл шинэ юм сурах. За эсвэл спонсор компаниудын одоо брэндүүдтэй холбогдох, тэднэртэй хамтарч ажиллах боломж нь цаашаа нээгдэх гэх мэтлэн ер нь маш олон давуу талтай. Тэгээд салбарынхаа ижил мэргэжилтэй залуучуудтай найзлах те одоо тэдрээсээ суралцах одоо комьюнитигаа үүсгэх гэх мэтлэн айгүй олон давуу талуудтай байдаг л та. Би бас ер нь анх бас тэмцээнд оролцож ижил одоо энэ комьюнитид орж ингэж найзууд нөхдүүдтэй болоод тэгээд одоо яг энэ мэргэжлээ илүү ингээд цааш нь сурчлаа, илүү энийг гүнзгийрүүл сурах гэдэг өсөлттэй болоод тэгээд цаашаагаа ер нь ийшээ явсан. Тийм болохоор бас яг чадах ч бай, чадахгүй ч бай. Та ер нь өөртөө итгэлгүй заа зайл болиё гэж хүмүүс боддоо шүү дээ. Тихгүүгээр зүгээр ер нь оролцоол үзье те. Чи ялагдсан ч байж болно, ялагдаагүй ч байж болно. Гэхдээ эцсийн дүндээ яг өөртөө авч байгаа юм айгүй ихтэй үлддээ шүү гэж. Захимаар байна да. Захимаар байна да. Тэгэл тэгж хэлээ да. Дахар өөрийгөө хөгжүүлж байгаа нэг гоё те. Тий яг тэмцээнийхаа тэр нөгөө дүрм журманд захирагдаад те одоо speech challenge гэдэг тэгэхэд өөрийнхөө хурдыг илүү сайжруулахын тулд ингэж хичээнэ гэдэг чи өөрөө бас айгүй гоё.
зүйл. Маш их одоо урд буй шаарддаг учраас тэр сам ажиллах чадвар тэгээд тэр одоо маш олон юм давхар хөгжих л баг. Би сая тоочны тэмцээн дээр ирсэн материалуудаас харж байхад одоо рил видеонуудаас харж байхад түрүү яг бартендерийн тэмцээн дээр адилхан эмэгтэйчүүдийг гендерийн одоо хөдөлмөр эрхлэлээр оролцоогоор хангах баарны ард нэг гоё хөөрхөн охин гэсэн мөртлөө амар чадамгай амар сурмаа ажиллаж байгааг харахад бол гоё л үзэгдэл баг. Манай өмнө залуучууд л ажилладаг байсан бол одоо бол шал өөрчлөгдөж байна. Ирсэн материалуудад 2 баг 3 ч эмэгтэй тоглож байсныг хараад би бас баярлжлээ байла. Яг үндэ баярлжсэн. Үүнтэй холбоотой тоочны тэмцээндээ бас асуугаагүй үлдсэн зүйл байв. Нэмж хэлэх зүйл байна. Асуугаагүй зүйл ер нь гайгүй. Илүү олон тоглогч нар оролцоосоо гэж ер нь харсан. Тэгээд давхар одоо юм рил одоо видео тэмцээний ихний шалгуур ингэж ер нь болж байгаагүй. Тэгээд энэ дээр бас тоглогч нар оролцож байгаад их баяртай байгаа. Нэлээд өөрсдөө ингэж нэг хичээл зүтгэл гаргаж штэ. Тэгээ илүү бас давхар эдгээр чи өөрсдөө за тэгвэл яг юм уу гэдээ бас өөрсдөө хөгжүүлж байгаа байхгүй. Тэгээ энэ талаас нь бас тоглогч нарын тэмцээн илүү их болоосоо гэдэг талаасаа илүү шинэлэг юм хийхийг хүсэж зорж явж байгаа. Манай бартендерүүд бол айгүй ойр орхон гой тэмцээн явуулдаг. Манай энэ салбартаа бас айгүй гоё дэвшилт хийж байгаа байхгүй. Одоо бариста болон тоглогч нар те яг энэ салбарын хүмүүс яг чигт ингэж улсынхаа хөгжилд бид нар хувь нэмэр оруулах хэрэгтэй. Тэрэн дээр бас нэг ихний бас жижигхэн төлөвлөлт болж байгаа болов уу гэж бодлоо. Жижигхэн биш яах. Нилээн төлөвлөлт болох хаа гэж бодчих. За, манай хулангөө хэлж амжааг үзвэл эсвэл одоо нэг хэлмээр байсан эсвэл асуугаасаа гэж бодож байсан. Тэмцээнтэй холбоотой эсвэл яг агуулгын хүрээнд хамаагүй. Яг тэмцээний агуулгын хувьд гэх юм бол кофе наадгай гэдэг байгаа шүү дээ. Тийм гоё юм уламжлалттай нэг 93 наадам шагаа наадгай гэдэг шиг тий. Ягаад нэг юм нэг альва ажлыг хүнийг тийм зовж хийх ёстой гэж тий. Энд чинь гоё юм нэг наадах орон зай хөгжих бас чаддаг юм аа enjoy хөгжих бас хөгжилдэх гэдэг байгаа байхгүй. Тэнгүүт л яг латте артны хувьд хүмүүс ингээд за би одоо төлөпөж олигтой түлхэж чаддгүй гэж бараг юун тэмцээн гэл те айх сандрах ч юм уу муу байгаагаас ичих тиймэрхүү хандлагууд харагддаг. Ер нь зөвхөн бариста гэлтгүү ямар ч мэрэгжилтээр гэхдээ нэгдүгээрт мэдхгүй байгаа нь муу биш, мэдхгүй байгаа нь буруу биш. Мэдэх гэж одоо ингээ оролцох нь чухал те. Энэ удаад оролцоод за өөрийгөө ямар төвшөнд байгаа нэгдүгээрт мэдэх нь чухал. Хоёрдугаарт бусад хүмүүсээс амар гой суралцах орон зай гэх юм уу? Хүн артай техник хэрэгсэлтэйгээ ингэж одоо ажилт юм байна гэдэг те. Суралцаж болж байна. За 3 дугаарт гэх юм бол ер нь бол яг нэг ямарваа ажлыг хүн нэг юм богино хугацаанд насаараа хийж болно л доо. Гэтэ төрөх хугацаанд гоё нэг юм мэдрэмжээ, сэтгэлээ зориулж хийсэн ажлынхаа үр дүн бас нэг хүртэх бас юм талбар шүү. Тэгэхээр гоё битгий хайгаарай, гоё идэвхтэй оролцоогоорой. Нэг сар бариста хийсэн ч байж болно, бартендер хийсэн ч байж болно те. Нэг жил 10 жилч байсан болно. Гоё хамтдаа уулзаж ингээ хөгжицгөөё, бас хөгжилцгөөё гэсэн. Яг зөв. Гоё санаад хэлсэн. Энэ дээр зүгээр санаанд орж ирсэн. Сая манай хулангийн ярианд агуулганд орж ирсэн. Бити ягаараа оролцоороо гэдэг дээр мэдээж энэ бол үйлчилгээний салбар. Учираас маш өөрийн мэдлэгөө магадгүй одоо би жоохон дотгошоо хүн байдаг. Эсвэл хүмүүсээс жоохон хичдэг гэсэн мөртлөө хөдөлмөр эрхэлмээр байдаг. Тэгээд би нэг жоохон кофе бариста хийх авьяастай ч юм уу бартендер хийх авьяастай байгаад байдаг. Хүссэн үсээгүй манай салбар өөрөө онцлог нь тухайн хүний гоё задлж өгдөг тийм. Энэ олон нийтэд харилцдаг, тооцоо хийдэг, харилцаанд ордог, бүтээгдэхүүн үйлчлэгээгээрээ чиний гоё амттай бүтээгдэхүүнийг таашаадаг үйлчлүүлэгч нартай өдөр тутам өглөө орой хөгшин залуу гадаад Монгол гэлтгүй тийм. Ингээ харилцаанд орж идэг учраас өөрийн ч мэдлгүй маш олон гоё нэг зөөл уур чадваруудыг соосон байдаг тийм. Яг энэ давуу талтай. Түрүүн бас манай бодоо хэлжсэн. Хоол үйлдвэрлүүлгээд хамны цаана харагддаггүй ч гэсэн тэнд мөн 1-5 хоол болоход тэр 5-наас тухайн үйлчлүүлэгч авах тэр нэг шим одоо тэжээлэг чанараас нь өдрийнхөө эрч хүч энерги авч байгаа тийм. Одоо манай бартендерийн тэмцээний зохион байгуулж байгаа түүнд оролцож байгаа залуучуудыг хийсэн тэр холимог ундааг авч гоё хөөрхөн гоё энжойддаг ч юм уу тийм. Ингээ хөгжилддэг кофегаа авч явдаг тий тэр газараа уудаг тэрнээсээ гоё кафе авч сэргэлт авдаг гэдэг ч юм уу. Эргээд бид нар нэг үйлчлүүлэгч нартай маш гоё нэг юм кайф өгдөг одоо буян үлддэг ажиллаа хийдэг. Одоо энэ мэрэгжлийг нь улам одоо сурталчлах гэж хийж байгаа энэ зорилготой тэмцээнүүд манай одоо экспортоор явагдана гэсэн. Хамгийн гол юм зүгээр экспо явуулаад энд нийт одоо
150 гаруй байгууллагын маш олон орны маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд оролцож байгаа зөвхөн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн биш. Үзэсгэлэнгийн хажуугаар тайзан дээр ийм баялаг хөтөлбөртэй ийм 3 мэргэжлийн тэмцээн маань 2 өдрийн турш болоод өнгөрөх нэ гэсэн. Тэгээ дээрэс нь үзэгчид нар маань одоо зориод ирэхэд ямар нэг үн төлбөргүй тэгээд салбарынхан болон сонирхож байгаа мөн шинэ бараа бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэгдсэн одоо янз бүрийн юу байна те шинэ сорго бүхнийг гэж сонирхоороо тэмцээн үзэн сонирхоороо манай мөн залуусыгаа найзуудыгаа оролцогч нароо дэмжээрэй гэж хүсэж байна. За. За. Кат.